Цаг мэргэлж та бүхний өнөөдрийн амгалан айлтгыг бий томчдуулах. Эдгээр өдрүүдэд бага насны хүүхдийг эрен хайх аврах ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээлэлд ард түмэн сонор юугаач хилээ сууна. Эрен хайх аврах ажиллагааны үеэрх онцгой байдлынхны мэргэжлийн техник багаж хэрэгслийн найдвартай байдал гэдэг нь олон түмний айдас төгшүүрийг үргээх гол хөшүүрэг болдог нь нууц бишээ. Тэгвэл манай улсын салбартаа чухам ямар бодлого авч хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг цаг үе цахим улс төрийн тойм энэ удаагийн дугаартаа тоймлож байна. Монгол Улсын засгийн газраас онцгой байдлын салбарт стандарттай хөгжлийн стратеги 2030 бодлогын баримтчгийг батлаад байна. Нүцгэн гарнаасаа өөр найдах багаж төхөөрөмжгүй байсан онцгой байдлын салбар энэхүү бодлогын хүрээнд дэвшилтэд тоног төхөөрөмж хүний нөөцийн чадвах стандарттай болно гэсэн үг. Гамшигыг тэсвэрлэх үндэсний чадварыг нэмэгдүүлэх нь бодлогын баримтчгийн гол тусгал гэдгийг их сурвалжууд онцолж байна. Онцгой байдлын аврагчид сүүлийн 30 жилийн туршид альва гамшиг осол аваартай хүрэн зүрх нүцгэн гараараа шууд тулсаар ирсэн байдаг. Энэ эрсдэл нь аврагчдыг амиа хорлох сонголт руу хүчээр түлхэж байгаагаас өөрсдөө хэрэг байсан юм. Дэмээс л онцгой байдлын салбарт бодлогын шинжилэлт зүй ёсоор шаардагдаж байлаа. Гамшигыг тэсвэрлэх, даван туулах үндэсний чадварыг бүрдүүлэх чиглэлд байгалийн давагдашгүй хүчин зүйл хийгээд хөгжлийн хэрэгцээнд байнгын өснө нэмэгдэж байгаа техникийн шинжилэлт зэрэгс шалтгаалan альва гамшиг ослын эрсдлийг урьдчилан тооцоолох, магадлах, улмаар эрен хайх аврах ажиллагаанаас нүүрлэж болзошгүй эрсдлийг бууруулах нь онцгой байдлын салбар дахь оновчтой бодлого зохицуулалт, хөрөнгө оруулалтаас шууд шалтгааллах хүчин зүйлс. Монгол улс сүүлийн 30 гаруй жилийн туршид олон аврагчдынхаа амь насыг тэнгэрт өргөжээ. Үүнээс болоод залуу насндаа бэлэвсэрчүүлсэн эхнэрүүдийн нулимстай шөнийн тоо дундраагүй. Өнчин охид хөвгүүдийн ганцаардмал тавилан ирээдүйд тогтолцооны тогтвортой байдалд ч нөлөөлөх сөрөг үзэгдлийг нийгэмд бий болгох нь гашуун эрсдэл. Тиймээс онцгой байдлын салбартаа онцгойлон анхаарал хандуулах цаг төр засгийн өмнө тулгамдаа байсан билээ. Салбарт 2030 он хүртэл хэрэгжүүлэх стратеги төлөвлөлтийг Монгол Улсын засгийн газраас үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Нэг ялангуяа ямар ч байгууллагын бодлого төлөвлөлт үйл ажиллагаанд стандарт гэх хэмжигдэхүүн чухал тооцогддог юм. Яг ийм стандарттай хөгжлийн стратегийг онцгой байдлын салбарт хэрэгжүүлж байна. Гамшигын эрсдлийн удирдлага стандартын тогтолцоог хөгжүүлэх, гамшигын аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг өргөжүүлэх, холбоо мэдээллийн технологи, инновацийг нэвтрүүлэх, онцгой байдлын байгууллагын хотц дотор эрен хайх аврах чадварыг сайжруулах, агаараас эрен хайх аврах ангийн чадварыг бэхжүүлэх, галуунтраах аврах анги эрен хайх аврах салбарыг шинээр байгуулж, гамшигтай тэмцэх чадварыг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хангалтыг сайжруулах, алба хаагчдын сургалт хөгжлийн төв байгуулах, улсын нөөцийн агуулгын барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах зорилгоор онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030 баримтчгийг засгийн газраас батлаад байгаа юм а. Стратегтэй стандарттай бодлого хэрэгжиж эхэлнэ гэдэг нь онцгой байдлын салбарт техник тоног төхөөрөмж хийгээд хүний нөөцийн стандартууд тавигдаж эхэлнэ. Аврагчдын эрен хайх аврах мэргэжлийн үйл ажиллагаанд мэргэжлийн стандарт тавигдаж эхэлснээр цалин урамшуулал хийгээд нийгмийн хангамжийн бусад төсөв төртгүүд ч нэмэгдэж таарах юм. Сүүлийн мэдээлэлээс харуул 2 настай хүүхдийг эрен хайх аврах ажиллагаанд агаараас эрен хайх аврах ажиллагааны хамгийн сүүлийн үеийн дулаан мэдрэгчтэй дроныг ашиглаж байна. Өнгөрсөн хугацаанд Шадар сайд амар сайхны санаачлахаар Монгол Улсын засгийн газар, Францын засгийн газартай хамтран байгуулсан агаараас эрен хайх аврах 111-р ангийг байгуулсан явдал нь хөвсгөлдөх эрен хайх ажиллагаанд мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглах суурийг тавьсан үр дүнг харуулж байна. Мөн Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр гал төмөр, унтраах, аврах 9 анги, эрен хайх аврах 12 нэгжийг байгуулад байна. Эдгээр анги нэгжүүд нь гал төмөр, унтраах, аврах ангийн үйлчлэх хүрээ Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын 45.6%, эрен хайх аврах нэгжийн үйлчлэх хүрээ 72.1% хүрсэн үзүүлэлтийг
зааж байна. Тэгвэл алба хаагчдын цалин хангамжийн тал дээр засгийн газраас хэд хэдэн бодиттой ажлыг хэрэгжүүлээд байна. Үүний нэгд азлагдсан орон нутгуудад ажилладаг алба хаагчдад 5 жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгодог болж энэхүү журмын дагуу нийтдээ 512 алба хаагчид 11.6 тэрбум төгрөгийн урамшууллыг одоогоор олгоод байгаа юм. Харин алба хаагчдын хувьц хэрэглийн тал дээр галуунтраах аврах ажиллагааны техник хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлж өнөөдрийн байдлаар дундаж хангалт 63.3% хүрсэн нь сүүлийн 30 орчим жилд энэ салбарт хийгдээгүй түүхэн хангалт болж байна. Ердөө жил гарахын өмнө бид аврагчид алба хаагчдын чадвах, тэдгээрт үзүүлэх тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт муугаас шалтгаалan 10-аас хол давсан тооны амь насыг галд өртчихсэн суллаа. Тэгвэл энэ салбарт стандарттай стратеги хэрэгжиж эхэлснээр нэгч амь насны гарцгүйгээр альва гамшиг осол аваарыг даван туулах чадвар бүхий суур нөхцлүүд хангагдана гэдэг таата мэдээллийг салбарын их сурвалжууд өгч байна. За тун удахгүй онцгой байдлын салбарт орчин үеийн тоноглогдсон автомашины хангалт хийгдэхээр хүлээгдэж байгаа юм а.